Бидний амьдралын урсан өнгөрөх хорон мөч бүхэн дурсамж болон үлдэж, тэдгээрээс бидний амьдралд хамгийн чухал гэсэн зүйлс нь тархинд хадгалагддаг. Бид эдгээрийг дурсан санаж, харин заримдаа чухал зүйлсээ санахгүй байгаадаа бухимдах нь бий. Амьдралынхаа турш тасралтгүй суралцах нь ой тогтоолтыг сайжруулах цорын ганц арга биш бөгөөд үүнд дасгал хөдөлгөөнч чухал нөлөөтэй гэдэг нь судалгаагаар батлагджээ. Санах байн тусламжтайгаар тархинд мэдлэг хуримтлагдах боловч түүнийг удаан хугацаанд хадгалан үлдээхэд тодорхой дэмжлэг шаардлагатай болдог ба энэхүү үйл явцыг хүний биеийн дэх допамин, норадреналин зэрэг зарим химийн урвалууд дэмждэг ажээ. Өөрөөр хэлбэл эдгээр нь таны санах ойг сайжруулж байдаг гэсэн үг юм. Харин дасгал хөдөлгөөн хийхэд эдгээр химийн урвалууд идэвхждэг байна. Судлаачид 72 оролцогчийн 3/1-ийг 35 минутын турш, үлдсэн 3/1-ийг 4 цагийн турш дугуйнуулж, харин үлдсэн хэсгийн оролцогчдыг ямар ч дасгал хөдөлгөөн хийлгүүлэлгүйгээр ой тогтоох шалгалт авчээ. Судалгаанд оролцогчид дахин 2 өдрийн дараа өмнөх тестээ давтан өгөхөд 4 цагийн турш дугуй унсан оролцогчид эхний тесттэй харьцуулахад хамгийн олон зүйл санаж байжээ. Үүнээс харахад дасгал хөдөлгөөн хийх нь таны эрүүл мэндэд эргээр нөлөөлөө зогсохгүй урт хугацааны ой санамжийг сайжруулахад бодит үр дүнтэй ажээ.